Зүрхнээс гарсан үйл зүрхэнд хүрч хайраас үүдэлтэй үйлдэл хайрыг л дэлгэрүүлдэг билээ. Амьд өгчүүд та бид жил бүрийн 12 дугаар сарын 25-ны их эзний мэндэлсний баяраар алдраа бяцхан үрсээгээ баярлуулж тэдэндээ хайрын мянган бэлгийг бэлгэлдэг боломжтой. Энэ удаад хайрын аяндаа хэрхэн оролцох зааврыг танд хүргье. Та сүмийн хүлээн авагч дээр бэлтгэн тавьсан бэлгийг худалдан авч бэлгэлж болно. Нэг бол та өөрийн бэлтгэсэн бэлгээр оролцох боломжтой юм а. Та бэлгээ бэлдэхдээ малгай, оролт бэйли, оймс зэрэг дулаан хувцас, библ, ном, тоглоом, хичээлийн хэрэгсэл зэрэг хүүхдэд хэрэгтэй зүйлс. Мөн хүүхдийн дуртай амттан зэргийг бэлдээрэй. Ингээд бэлтгэсэн бэлгээ сүмийн хүлээн авагчид өгч та өөрийн нэрээ болон бүсийн ахлагчийнхаа нэрний хамт бичүүлж бүртгүүлэх болно. Мөн энэ өдөр хайрын мянган бэлэг тараахад та өөрийнхөө машинаар үйлчлэх боломжтойг томруулъя. Их эзний мэндэлсний баяраар гинэн цайлган, эгдүүдээ хөөрдөн, тэрл бяцхан хүүхдийг баярлуулах чин хүсэл хайр амьд өгчүүд та бидний зүрхэнд бэлгэж байхыг өрөө. Мөн бидний бэлгийг авах үедээ тэдгэр хүүхдүүдийн маань сэтгэл зүрхэнд их гүнг нь арилж ирээдүйдээ итгэх итгэл нь улам илүү нэмэгдэх болтугай.